Өдрийн мэнд. За хэдүүлээ өнөөдөр хоёр төрлийн шилний өөрчлөлттэй үйлчлүүлэгчийн кейсийг хооронд нь харьцуулсан байдлаар ярилццгаая. За нэг хүнд нь хаалга болно гэж зөвлөгдөөд байдаг, нөгөөнд нь болохгүй гэдэг. Гэтэл шилний хэмжээ нь яг адилхан байна гэсэн. За яагаад болно гэж юм гэхээр за жишээлбэл энэ тохиолдлын үйлчлүүлэгч маань шилний хэмжээ хасах 4, цилиндр нь хасах 1-тэй. За эвэрлэгийн зузаан нь 590 микрон буюу ойролцоогоор 0.59 мм зузаантай байна гэсэн. За энэ хүн дээр бол лазерын хаалга ямар ч асуудалгүй болно. За гэтэл хасах 4 болон хасах 1-ийн цилиндртэй нөгөө 2 дахь үйлчлүүлэгч маань болохоор эвэрлэг бүрхүүлийнхэн зузаан нь 490 нанометр буюу 0.49 мм зузаантай гэсэн. Бүрхүүлийн зузааны хувьд 0.1 мм ялгаа гэдэг бол нүдний хувьд их өндөр хэмжээ гэлтэж байгаа гэсэн. За тэгэхээр эвэрлэг нэмгэнтэй тохиолдолд нөгөө 2 дахь хүн дээр маань хаалгааны дараа бүрхүүл хангалттай зузаантай үлдэхгүй эрсдэлтэй учраас хаалгаа боломжгүй болчиход байгаа. Үгүй болвол тухайн нүднийх нь бүрхүүлийнхэн зузаанд нь тааруулсан байднаар бид нар шилийг нь дутуу лазертаж үлж гэнэ гэсэн үг. За нөгөө ихний хүн маань болохоор бүрхүүл нь 590 гэдэг нэгжтэй байгаа учраас энэ хүн дээр шилний өөрчлөлт нь хасах 6, хасах 7 байсан ч энэ хүн лазерын хаалгаанд орох боломжтой байна гэсэн. Лазерын хаалганы төрлүүдээс бүгдээрээ болно. За тухайн хүн маань өөрөө төрлөө сонгоно гэсэн үг байна. За гэтэл нөгөө 2 дахь үйлчлүүлэгч маань шилний хэмжээ нь адилхан өндөр байна. За гэтэл бүрхүүл нэмгэн байгаадаа учраас за бүрэн нойлогдохгүй ч гэсэн ямар ч сан хаалгаа нь орё гэж энэ хүн шийдэх юм бол болно. Бид нэр бүрхүүлийнхэн зузаанд нь таарсан хэлбэрээр дутуу лазертлт хийгээд шил үлдээнэ гэсэн. Эвэрлэг бүрхүүлийн зузаан мэдээж хангалтгүй байгаа учраас хаалгааны боломжит төрлүүдээс дахиад төрөл нь хумигдаад эхэлнэ. Тэгэхээр таны шилний хэмжээ хаалгаа хийх боломжтой үгүй шууд утгаараа илтгэхгүй эвэрлэгийн зузаан гэдэг юм хамгийн чухал байдаг. За тэгэхээр эвэрлэгийн зузаан болон бүрхүүлийн хэвийн байдалтай уялдуулж иж бид нар хаалгаа боломжтой эсгийг үнэлдэг учраас зайлшгүй шинжилгээнд хамрагдаж агаад эмчээс нарийн мэрэгжлийн зөвлөмж аваад шаам бяцлаа шийдээрэй.